Энэ 2028-аас 2029 оны төсвийн төсөөлөлд чинь энэ малчны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх зүйл байна уугүй юу? Үндсэн асуулт нь энэ. Манай энэ ганц зөргийн тэмүүлэн тэргүүтээ нэр бүхий улсын хурлын гишүүд энэ хуулийг батлуулсан юм билээ. Тэгээ засгийн газар нь хууль хэрэгжүүлэх үндсэн хуулиар хүлээсэн засгийн газар нь хэрэгжүүлэхгүй байсаар байгаад өдий хүрлээ. За одоо манай Авбакир сайд байна. Тэгээд одоо нам бүлэг доторх хагарал хуваагдлынхаа үед гарч төр юм байх хэвээр, үнэн байх хэвээр, худлаа ярьж болохгүй гэдэг сүрхий сайхан зүйл ярьж ирсэн. Би бол итгэж ирсэн. Тэгээд яг л энэ хэлсэндээ суух юм болов уу гэж үзэж ирсэн. 2026 оны ихээр сая оны ихээр гарч үг хэлэхдээ малчны тухай хуультай хэрэгжүүлэх журмыг нэгдүгээр улирал багтааж баталнаа гэд олон нийтийн мэдээлэл иргэслэр мэдгдсэн. За тэгээд төрийн сайд хэлж байгаа учраас үнэн хэлж байгаа болов уу гэж бодсон. Тухайн үед ерөнхий сайд зандан шитартай энэ асуудлаар ярьсан, одоо батлах гэж байгаа гэж ингэж хэлсэн. Байхгүй нөгөө журам нь. Гэхдээ ингэж улаан цайм олон нийтийн өмнө худлаа ярьж болд юм Монгол төрийн сайд. За худлаа ярьчаад ажиллаа үргэлжлүүлээд байж болд юм уу? Ер нь ингээ сайд нар ажлын хэсгийг орж ирэхэд манай их хурлын дарга бол тэр энэ дээрээ сайхан танилцуулж байгаа шүү дээ. Худлаа мэдээлэл өгч болохгүй. Парламентыг хүндэтгэх нь асуултанд үнэн зөв хариулна гэдэг. Ингээ худлаа яриа явааддаг. Цаана юу болж ийн вэ гэхээр энэ хуулийг батлагдангууд хүлээсэн хэдэн мянган малчин энийг болчих болов сайхан тэр хууль яриад байсан тэрийг хэрэгжүүлчих болов гэж. Энд байгаа сая тойрог руу явсан, орон нутгийн тойрог руу явсан энд сууж байгаа Монгол ардын намын гишүүд бүгд бид сонгуулийнхаа амлалтыг 2016 оны сонгуулийн амлалтаа биелүүлж малчны тухайд малчны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр болцсон шүү гэж орон нутаг тойрогтой ярьж явсан. Одоо яах юм бэ? Бүгдээр худалж болох уу? За малчид болохоор ингээд туураад ээж болдог, аргалаад ээж болдог ийм байдалтай байх уу? Тэгээ Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага улсын хурлаас баталсан хуулийг хэрэгжүүлээгүүд хэн хариуцлага хүлээх юм бэ? Би бол одоо зүгээр ингээд амаараа яриад байгаа биш, удаа дараагийн асуулга тавьсан. Одоо энэ Бямцогт дарга хэрэглэх газрын дарга багтаа өгсөн хариу нь байна. Хэн хариуцлагыг хүлээх юм бэ? Энэ хууль хэрэгжихгүй байгаад гэсэн огт хариулахгүй ирүүлж. Улсын хурлын гишүүний асуулгад хариу ирүүлэхгүй гэж болд юм уу? Одоо 3 сарын 12-ны энэ Бямцогт даргын бичиг нь энэ байна. Удаа дараалын асуудлыг тавьж байгаа. Тэгэхээр хоёр үндсэн асуулт байна. Энэ төсвийг төсөөлөхдөө Монгол улсын их хурлаас баталсан хүчин төгөлдөр хууль тогтоомжуудыг дагаж мөрдөж чадах юм уу, чадахгүй юм уу? Чадахгүй л алийг чадахгүй. Нэг. Хоёр дахь асуулт, энэ төсвийг төсөөлөхдөө олон жил 2016 оноос хойш Монгол ардын нам өөрийнхөө мөрийг хөтөлбөрт орж 10 жилийн турш малчтад амлаж байгаа малчтын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх зүйлээ оруулж чадах юм уу, чадахгүй юм. Ингээд төсөөлж байгаа юм үгүй юу? Энэ дээр яг тодорхой хариулт авмаар. Хууль хэрэгжүүлээгүй хүмүүст хариуцлага тооцноо. Засгийн газарт яаж хариуцлага тооцдог юм? Огцруулж тооцдог. Сайдад яаж хариуцлага тооцдог юм? Огцруулж тооцдог. Энэ хариуцлага дээр одоо энэ хууль хэрэгжүүлэх хариуцлагыг хэн хүлээх вэ? Дөнгөж оны эхэнд эхний улирал багтаана гэжсэн энэ хариуцлагыг хэн хүлээх вэ? Тэгээ сая хоёр үндсэн асуултанд хариулт авна. За, учир ерөнхий сайд хариулъя. За энэ малчны холбоотой хуулиуд дээр Эдвард сайдаар энэ хэрэгжлийг шалгах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Их хурал дээрч байх тэр Эдвард гишүү ахалж ирсэн. За үн сүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдоод ингээд энэ ажлын хэсгүүдийг ахалж байна. Одоо баг халамжийг тогтоогод байгаа бие даасан бараг 8% үл. 8%. За халамж бараг за сүүлийн би харсан 620 орчим тэрбум байна уу? Жилд өгөөдөх шиг. Хамгийн сонирхолтой зорилтод бүлэгдээ энэ халамжийн 24% нь хүрэхгүй л шүү. Халамж нүдэ болохгүй байгаа. Зорилтод бүлгүүдээ халамжилж чадахгүй энэ халамжийн тогтолцоо өөрөө халамжлуулах хэмжээнд очисоо. За тэгээ би энэ халамжийг
зорилтод бүлэгдэн хүргье. Тэр хүүхдийн мөнгө цалинтай ээж тэр бусад хөтөлбөрүүд бол хүн амаа өсөх бодлого шүү. Тэр бол гэр бүлийг дэмжиж байгаа бодлого. Тэрээс халамж биш. За энэ халамжийг шудраг болгож зорилтод бүлэгтэн хүргэе гэдэг хуулийг удахгүй бариад ороод ирээ. Тэгэхээр харин манай гишүүд та бүхэн маань нөгөө камер харахаараа нөгөө халамж их зөв шүү гэд ингээд эхлэх үйл гэдэг дээр би санаа зовж ин гэхдээ ингээд аваад ороод ирнэ. Халамжийг. За төрийн албан агчийн цалин 33 хуулиар шийдэж байгаа. Энийг нэг хуулиар шийднэ. Тэтгэвэр өнөөдөр шудраг бос байгаа. 2013 оноос өмнө сая 400 мянган төгрөгөөс тэтгэвэр бодож исэн 17 оноос хойш 2 сая 400-аар ботсон. Насаараа хөдөлмөр эрхэлсэн хүн тэгээ 10 жилийн дараа тэтгэврт гарсан хүн хоёрын цалингийн зөрөө бараг 40% байгаа бол шудраг бос. Ингээд тэтгэвэр нэмлээгээд хэлдэг бүгдэнд нь тэгш 10% нэмчихээр нөө зөрүүтэй хэсэг дээрээ ч 10%, өндөр хэсэг дээрээ ч 10% гэхээр энэ бол шудраг биш. Хөдөлмөрлсөн хөлснийхөө үр шимийг хүртдэг, шимтгэлийг олон жил одоо шимтгэл төлсөн нь илүү тэтгэвэр авд. Энэ тогтолцоор явна. Өнгөрсөн хугацааны графикийг үзэхэд сонгуулийн яг мөчлөг болгоны 4 сард дандаа нөгөө халамж нэмээд тэтгэвэр нэмээд наад малчны бага хуульч бас яг 24 оны парламентаар гарчихгүй. Ингэж явсаар хагаад яг тогтолцоогоо өвдөө хийсэн. Одоо бол төсвийн урсгалын 75% нь зөвхөн урсгал санхүүжүүлж байгаа. Тэгэхээр ийм төсөвтөөгөр бол цаашаа явахгүй нэ. Тэр ер нь одоо ингээд зовлонгоо үннээ яриад төсвөө бэлдэж байна. Энэ төсвийн урсгал дээр реформ хийх цаг бол ирчлээ. За эхвэр сайд нэмэлт хариулт өгье. За малчтын нийгмийн татгалыг бусад татвар төлөгчд өөрүүлэх энэ хууль өөрөө зөв үү буруу юу вэ? Бид бол малчтынхаа орлого олох манай шун гаралтай түүхийд бүтээгдэхүүний үнийг чөлөөтэй зах зээл өрсөлдөөнөө зарчим үн тогтоход дэмжих ёстой. Махны үн, малын үн, ноос ноолрын үн зах зээлийн зарчмаар овоо болж байна. Төр баг оролцох тусмал үн яг зах зээлийн ханш дээр тогтож ирж байна. Нэг талдаа малчтын орлого докторч байна. Гэтэл нийгмийн даатгалын зардлыг бусад татвар төлөгчдөөр өөрүүлэх нь шудрагуу гэдэг асуудал. Бид нар малчтыг маха Улаанбаатар хот ирэг зориулаад 50% хямдруул. Таны даатгалыг 50% төлж болохоор та мал маха 50% бага өг гэж хэлэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр хүн болгон татвар төлдөг, хүн болгон шударгаар орлого олдог. Үүнээсээ ирээдүйн баталгаа болсон даатгалаа төлдөг байх.